Сайн бацгаана хөлтөдөө. Сайн байна уу? За сайн сууцгаая. За багш та нар дараах нэг бичлэгийг үзүүлнэ. Маш анхааралтай хөлтөдөө бичлэгээ хараа шүү. За юу. Хүү ширээн дээрээс юу унгасан бэ хөлтөд? Оо хадаас унгасан тийм ээ. За тэр хадаасыг тэгвэл хүү яаж авах вэ? За бүгдээрээ таамаглаад тэгвэл. За соронцдох юм байна. Өөр яаж авч болох юм бол? Оо за гараараа. За хэлээд ороо багш нь бичээд байна шүү хөлтөд. Оо бэлигээр за. Өөр яаж төгж болох юм бол? Өөр яаж авч болох юм бол? Оо яг зөв шүү дээ. Шүүрдээ. Заваар саналаа хэлээрэй. Шүүрдэж. Авчаараар. Өстой мундаг. Оо аяганд түүгээд хийж болох нь тийм ээ. Ууд нь хийж болох юм тийм үү? За тэгвэл за дараагийн алхам руугаа асуултаа сонсъё. Тэгвэл энэ хүүд нэг шидтэн гарч ирж туслахаар болно гэвэл ямар шидтэн гарч ирэх юм болоо? Оо солонгон шидтэн. Солонгон шидтэн тэгвэл хүүд яаж туслах бол? Оо та нар бүгдээрээ соронзоор туслана гэж бодож байгаа юм байна тийм ээ? За ондог хөлтөд байшаа та нар. За тэгвэл одоо бүгдээрээ дараагийн алхам руугаа оръё. За хүүхэд олон багш нь тараачих материал гэсэн байна. За энэ тараачих материал дээр яахаа гэвэл дараах зүйл соронзод татагддаггүй юу гэсэн асуулт байна. Энэ асуултын дагуу эдгээр эд зүйлс нь соронзонд татагддаг бол өнгийн харандаагаараа будын энэ смайлыг татагддаггүй зүйлсийг нь бодохгүй үлдээгээрээ хөлтөдөө. За юу. За багш нь 2 минутын хугацаа өглөө шүү. За буцчих. За бидний хугацаа
дууссан байна. За бүх хүүхдийгээ дуусчихсан уу? За дуусаагүй 2 3 хүүхэд байгаа учраас түр хүлээчихье бүгдээрээ. За одоо бүгд дууссан байгаа учраас багш руугаа харъя. За бид нар соронзон татагддаг болон татагддаггүй зүйлийг ялгаад өөртөө бодлоод таамаглаад бодчихсон тийм үү? За тэгвэл хамгийн эхлээд бид нар ямар бичлэг үзлээ? Хүү хадаас унгаад яаж авсан? Тэгвэл хүү хадаас унгаад яаж авсан юм бол бүгдээрээ харъя. Сайн уу? Судалж байгаа юу? Бидний таамагласан анх тийм үү? Хүү юугаар түүх бол гэхээр та нар соронзоор гэсэн. Зөв таамагласан байна шүү бүгдээрээ. За бүгдээрээ тэгвэл одоо та нарын бодсон дасгал дээр байгаа зүйлийг яаж турших юм болоо? Соронзоор турших нь. За соронзоор турших юм байна тийм ээ бүгдээрээ. За туршиж үзэхийн тулд биднэрт аюулгүй ажиллагааны дүрм хэрэгтэй байна. За баг бүрт багш нь аюулгүй ажиллагааны дүрмийг одоо та нарт харааж байна. Баг болгон аюулгүй ажиллагааныхаа дүрмийг уншаад танилцаарай. За аюулгүй ажиллагааныхаа дүрмтэй танилцаарай хүүхдтэй. За аюулгүй ажиллагааны дүрмтэй танилцах 1 минутын хугацаа өглөөш хүүхдтэй огшно. За багаараа танилцсан шүү аюулгүй ажиллагааны дүрмтэй. За баг бүр танилцаад дууссан тийм ээ аюулгүй ажиллагааны дүрмтэй. За тэгвэл бүгдээрээ дараагийн алхам руу оръё. Дараагийн алхам дээр энэ төлөвлөгөөний дагуу бүгдээрээ ширээн дээр өгөгдсөн байгаа сагсанд байгаа зүйлсийг хүүхэд болгондоо нэг нэгээр хуваарлан авъя. За аюулгүй ажиллагааны дүрмээр баримтлан шүү. 3 зүзэртэй зүйлийг яах ёстой лээ? Болгоомжтой барих. За баг болгон эд зүйлсээ барьсан уу хүүхдүүд? За барьсан эд зүйлсээ бариад байжээ. За бид нэр сагсан байгаа эд зүйлсийн нэгийг аваарай гэд хэлчихсэн тийм ээ. Дараа нь яах ёстой юм болоо 3 дахь алхам тэгвэл. Соронзон наалдуулж үзсний дараагийн алхам.
Өгөгдсөн хүснэгт буюу баг бүрт өгсөн энэ хүснэгт нь соронзон татагдж байгаа хэсгийг нь яах нь энд хүснэгтэндээ байрлуулж тавих нь бид нар бичихөө. Бичихгүй харин яах вэ? Эд зүйлсээ тавина шүү хүүхдүүдээ. За нааддаг хүсгээ энэ эд зүйлс хүснэгтэнд байрлуулж тавих нэ. За багаараа хамтраад хий. За энэ багш 1 минутын хугацаанд та нар тавьчихнаа. Энэ зүйлийг авах зүйлсээ авах шүү. А бүгд ингэ нэ? Тий, гэсэн үг үзэн байгаа бүх зүйл. За. За баг бүр тавиад үзчихсэн үү? За одоо тэгвэл та нарын тавьсан ангиллаар бүгдээрээ туршиж үзэх нэ. За туршиж үзхийн тулд багш нь баг бүрт сорон зогно. За энэ соронзонд та нарын тавьсан зүйлс татагдах нь уу, татагдахгүй нь уу гэдгийг бүгдээрээ ангилж үзье. За танах ангил шүү. За соронзонд татагдж байна уу, татагдахгүй байна уу? Татагдж байна. Өө тэгвэл аль талд нь байрлуулах хэрэгтэй л хүснэг тийм. Соронзон татагддаг тавина. Явцсан. За тэгвэл танаа энэ шугам соронзон татагдж байна уу, татагдахгүй байна уу? Татагдж байгаа юм чинь яах вэ? Соронзон татагдж байгаа зүйлсийг татагдаг гэдэг хүснэгт нь байрлуулж тавина. За минут дуусахад 27 секунд үлдсэн байна шүү хүүхдүүдээ. За хугацаа дууссан бидний. За бидний хугацаа дууссан учраас дараагийн алхам руу оръё. Багаараа хамтран үйл ажиллагаар. За Тэгэхэд бол яах вэ гэвэл багш нь баг бүрт ийм ажлын хуудас өгсөн байгаа. За бүгдээрээ зааврыг уншъя. За эд зүйлс гэдэг дээр бид нар юу бичих юм бол? Оо тий. Эдгээр зүйлсийг яах вэ? Бичих, нэрлэж бичгэнэ. За материал гэдэг дээр тэгвэл юу бичих юм бол? Оо яг зөв. Энэ зүйл маань ямар материалаар хийгдсэн бэ? Юугаар хийгдсэн бэ гэдгийг та нар яах нь вэ? Эд материал гэдэг дээр бичгэнэ. За сорон зоодоо татагдах хэсэг гэдэг дээр яах юм бол? Оо татагдчихээд бид нар ямар тэмдэг тавьж болох вэ? Зөв тэмдэглэе. За энэ багийг энэ үед ажиллагаад багаараа ярилцаад за багш нь 5 минутын хугацаа өгье. За 5 минутын хугацаанд хийж гүйцэтгэе.
Soğum. Өнгөр ч юм уу. За, анхаарай. За, та нарын мэдгүй нэг зүйл гарч ирсэн тийм үү? За, энийг болохоор хан руу юм өрөмдөг, хан руу хадаас шүрүүп хийхэд хэрэгэлдэг зүйлийг энэ болохоор тэлэгч гэж нэрлэдэг. Тэлэгч шүү хүүхдүүдээ. Бүгдийн нь үчиж шүү. Хэлэгч. За, дараагийн алхам юм шүү. За. Харин юугаар хийх юм бэ? За, бүгд балруулна хаана? Асуурын бай. За. Нэг хэдэл ингээ хөдлөөд үзье та. Ямар вэ? Зөөлөн өөр. Хөнгөн. Хад ямар? Ганцар юм болоо. Арилгагч тийм үү? Би алархаа, энэ алархаа ингээ хөдөлж байгаа зүйл юугаар хийв? Та нарт ямар шугам байдаг вүлээ? Төмөр шугам байдаг өөр. Ямар шугам байдаг өөр? Шилэн. Ингээд юм шиг. Тэгвэл балруулаг юугаар хийв? Оо яг. За танаа болцсон аа. За бидний өгөгцөө хугацаа яасан бэ хүүхдүүдээ? За
За дууссан аль баг нь дууссан бэ? За. Дууссан багаас нэг гишүүн гарч ирээд өөрийнхөө багийн хийсэн үйл ажиллагааг тайлбарлая. За багуудыг бүгд бүрэн дуусах байна. Эдний багаас бусд нь дуусах байна тий. За багш тэгвэл 2 минут нэмээд өгье төхөө хөлтөө тий. За 2 баг нь дуусах байгаа учраас 2 минут нэмээд өгье. За 2 минутыг нэмэгдсэн шүү. Яа энэ өдөр ичээ. За сүүлийн 1 минут үлдсэн байх шүү хүүхдүүдээ. Болцоо. За манаас олж толгой 20 жишээ. Дахиад. За одоо баг болгон өөрийнхөө багийн хийсэн үйл ажиллагааг гарч ирээд танилцуулъя бусад багийнхандаа. За баг бүрээс нэг хүн гарч ирээ. За дараагийн 2 3 багаас нь хүүхдүүд гараарай. Аша. Таадэс нэг нь гар. Аша чи. За одоо баг бүрээс нэг гишүүн гараад ирсэн учраас бүгдээрээ багуудын хийсэн үйл ажиллагаа танай багийнхтай таахан уугүй юу гэдгийг бүгдээрээ сонсъё. За танай багаас эхлэе. За эд зүйсээ нэрлээд За хайж цаасан навчаа төмөр шугам цаа цоос шүрэг буюу боолтой тий. Тэлэгч бодон бодлоор аллуу лего. За материал нь юу байсан бол за эдний баг эд зүйсээ нэрлэлээ. Эдний багт өвөгцөн эд зүйс нь ямар материалаар хийгдсэн болохыг бүгдээрээ сонсъё. За миний хүүхдүүд хийж байгаа зүйлээ харахад бусдыг сонсоход ямар үйл хийдэг вүлээ? Чимээгүй. За харъя. За ямар материалаар хийгдсэн? төмөр За. төмөр За. төмөр Эрзэн. За эдгээр эд зүйлсээр хийгдсэн байна гэж материалаар хийгдсэн гэж манай баг бодсон гэж хийж байна. За танах. Эдгээр
Эхлүүлдэг тоглоомоор биавраар хийсэн бодоход наалтах. За. Сайн байна. Асуурыг дөрөв биавраар хийсэн бодоход наалтах. За дахиад. Тэгээд тайчиг төмрөөр хийсэн бодоход наалтах. Тэгээд зоосыг төмрөөр хийсэн бодоход соромжит наалтах. Тэгээд хавчуур төмрөөр хийсэн бодоход соромжит наалтах. Тэлэгч биавраар хийсэн болохоор төмрөнд наалтах. За дараагийн багийнхаа үед ажиллагаатай бүгдээрээ танилцъя. За манай багийн эд зүйлс нь лего тоглоом, төмөр шугам, хадаас болон бол, хайч, харандаа, зоос, тэлэгч, баларуул гэсэн. За ямар материалаар хийгдсэн байсан бэ? Лего тоглоомын манай багийнхаа хуванцар, төмөр шугамын төмөр, хадаас болон бол энэ төмөр, хайч төмөр, харандаа мод, зоос төмөр, тэлэгч хуванцар, баларуул эзээ. За баярлалаа танай. За танах. Манай эд зүйл болохоор шугам, хайч, шүрүүг, зоос, номын хавцаар. Тэгээд тэлэгч, баларуул, лего тоглоом, харандаа, хуванцар шугам гэсэн. За эдгээр зүйлс нь ямар материалаар хийгдсэн бэ? Төмөр шугам гэдэг манай хоёр шугам гэсэхгүй. Тэгээ эхнийх нь төмөр шугам. Төмөр гээд хайч бол төмрөөр хийгдсэн. Шүрүү бас төмрөөр хийсэн. Зоос бас төмрөөр хийсэн. Тэгээд энэ номын хавцаар бас төмрөөр хийсэн. Тэлэгч хуванцар баллуурыг бид нар сайн мэдээгүй бас хуванцар гэсэн. Тэгээд лего бол ойлгомжтой бас хуванцар, харандаа модоор хийсэн. Хуванцар шугам хуванцраар хийсэн. Баг болгон өөрөө өөрсдөө бодлоор таамаглан эд зүйлсийг бичсэн байна, тийм ээ? За багийн гишүүдтэй баярлалаа. За багийн гишүүд сууч. За баг. За одоо тэгвэл бүгдээрээ нэг зүйлийг анхааралтай ажиллая. За багш нь баг өөртөө багшийн өгсөн үзэл хаана. За үзүүлэлт тарах материал өгсөн байгаа. Эд энэ зүйлсийг баг болгоноос нэг хүн гараад соронзон татагдчихсэн нь соронзон татагдахгүй байсан хэсэгт нь наа. За самбарт байрлуулаарай өгчтэй. За багасаа гараарай. За танай багаас тэнд шугамаг наагаагүй байна тийм ээ хүүхдээ. За шугамаа гаргаад наачих. За одоо бүгдээрээ эд зүйлс маань юугаар хийгдсэн болохыг багштайгаа хамтраад ярилцъя. За та нарын хийсэн асуултад таах нь уу юу бүгдээрээ. За болт маань юугаар хийгдсэн байсан бэ гэдэг. За төмрөөр хийгдсэн байсан тийм үү? Зоос төмөр бичгийн хавчаар за хайч яагаад хоёр орсон байгаа юм бол энэ? Аль хэсэг нь төмрөөр хийгдсэн ба тэгвэл? Зөөр хэсэг нь юу яа?
Өө төмрөөр хийгдсэн байж тийм ээ. Ямар мандгээ та нар. За төмөр. Тэгвэл хайч найл хэсэг соронзон татагдах байгаа. Оо бариад хэсэг тэгвэл юугаар хийгдсэн бол? Яг зөв. Хонцор ах юм шүү. Тэгвэл хайж маань татагдах боломжтой юм уу? Соронзонд яах вэ? Хүүхдүүд ээ? Татагдах боломжтой. Үзүүр хэсгээрээ бид төмөр хэсгээрээ татагдав. Бариад хэсгээрээ харин яадаг байх нь? Татагддаг байх нь. За. Дараачих нь хандаа юугаар хийгдсэн болоо? Модоор хийгдсэн. Балруул. Эрзэн. Тэгээд тоглоом. Хаванцар. Нам юугаар хийгдсэн бол? Цаасыг юугаар хийдэг вэ? За, энд нэг зүйл үлдсэн. Шугам. Эдний багийн тайлбарыг та нар сонссноо? За. Тэгсээр дахиад нэг шугам дээр тайлбар хэлчихье ангийнхандаа. За. Яагаад танах шугамыг хоёр янзаар гэж утсан юм? Манай шугам болохоор нэг төмөр, нэг хуванцар шугам байсан. Тэгээд хуванцар, төмөр, хуванцар гэж хоёр юм байсан. Яг зөв. Тэгвэл шугам маань төмөрч байдаг байх нь мөн ямар байдаг байх нь? Хуванцарч байдаг байх нэ. За тэгвэл багийн ажлаа бүгдээрээ дүгнэе. Яаж дүгнэх юм болоо гэж бодож байна та нар. За. Энэ асуултын дагуу багаараа ярилцаад багийн дүгнэлт хэсгийн хуудсан дээр бичиж. За энэ асуултыг хийхэд багш нь 4 минутын хугацаа өгөх хэрэгтэй. Яг зөв. Багийн нэгдсэн дүгнэлт гэсэн энэ хуудсан дээр хүүхдүүдээ хийшөө. Баг бүр төгсөн байгаа. Ингээд олон хүмүүс сураад танай баг яаж хийх вэ? Таажин сонгох. Cô bác sĩ nói em bác sĩ gì?
За бидний хугацаа дууссан. За баг бүр өөрсдийн хийсэн багийн нэгцэн дүгнэлтийг за самбарт гараад байрлуулъя. За баг бүрээс нэг гишүүн самбарт гараад байрлуулъя. За танах. За танаа баг болсноо хөвгтөдөө. За бүгдээрээ өнөөдөр их хичээлийн эргээд нэг бодъё. За эхлээд бид нэр яалаа хөвгтөдөө. Хатаасыг сорно яаж түүхээр болоо? За аюугаар авч болохгүй гэж таамагласан тийм үү? Таамаглаа дараа нь яасэ? Туршиж үзсэн. Туршиж үзэхэд маань ямар байлаа? Ямар зүйл нь соронзод татагдаад байсан? Төмөр зүйл. Ямар зүйл нь татагдахгүй байсан бэ? Яг зөв. За багийн үйл ажиллагааны тэгвэл багш нь харъя та. Хүүг баг болгон яаж ийн? Төмрөөс бүтсэн зүйл соронзод татагддаг гэж хэлсэн биз дээ. Бид нэр өнөөдөр ихцээ үзэл мөн үү? Мөн. Харин хувилзар материалаар хийгдсэн, бусад материалаар хийгдсэн зүйл соронзод татагддаггүй гэж тэмдэглэсэн байна баг бол. Үнэхээр мундаг сайн хөвгтүүд дээ. Тэгвэл бид нэр өнөөдөр яг ямар хичээл хийх гэсэн бэ? Тэгвэл соронзод юу татагддаг вэ гэдэг хичээлийг бид нэр өнөөдөр үзэж байна. Соронзод юу татагддаг вэ? За багш нь хүүхэд болгоно үнэлгээний материал өгсөн байгаа. За энд яах вэ гэвэл сурагчийн нэр буюу өөрийнхөө нэрийг бичнэ тийм ээ хөлтөдөө. За соронзод юу татагдгийг мэддэг байсан уу? Огт мэддэггүй байсан, хараахан мэддэггүй байсан, мэддэг байсан гэвэл тэр дээр чеклээ зөв гэж тэмдэглээд авах нь. За чиний хийсэн туршилтын хамгийн гайхалтай нь юу байсан бэ гэвэл хоёр зүйлийг танад бич гинэ шүү цаасан дээр. За гэртээ очиод өнөөдрийн хичээлээс сурсан зүйлээрээ юу хийхийг хүсэж байна вэ? Хүсэж байгаа зүйлээ бичнэ. За үүнийг 1 минутын хугацаа өгдөөшөө багш нь.
За. За бидний хугацаа дууссан. За бүгдээрээ багш руугаа бүгдээ анхааралтай харъя. За өнөөдрийн гэрийн даалгавар гэртээ очиод гэртээ байгаа эд зүйлсийг соронзод татагддаг болон татагддаггүй зүйлээр нь ангилан туршиж үзээд дэвтэртээ бичиж тэмдэглэх юм шүү хүүхдүүдээ. За өнөөдрийнхөө хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.